Welcome to 40 мянгат Daily Show. Тэгээ Улаанбаатар хотод соёлыг түгэх зорилготой манай нэвтрүүлгийн 7 дахь дугаар инхүү эхэлж байна. За өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод маш олон сэдв болж өнгөрлөө. Уламжлалсараа хамгийн ихний сэдв болох ивент итгэгчээ зарлан алдаршуулъя. За нэвтрүүлгийн минь ивент итгэгч Panel House компани шинэ жилийг тохиолдуулан шинэ жил шинэ байр гэдэг нэртэй 80 хүртэлх хямдралаа зарлаж байгаа юм байна. Тэгээд энд нь болохоор ханы гоёлын хавтан, акустик хавтан, за мөн рек, тавилгын чанартай хавтан гэдэг эдгээр бүх бараагаа зах зээл дээр байхгүй, хаанч байхгүй хямдхан үнээр зарлаж байгаа юм байлээ. Тэгээд зах зээл дээр ижил төстэй яг хятадаас оруулж ирдэг хог могор хийсэн бараа материалуудаа харьцуулах юм бол хамаагүй чанартай бүх юмнууд нь маш гоё гэж өөртөө хэлж илээ. Тэгээд манайха энэ хямдрал нь 14 хоногийн дотор үргэлжлэх юм байлээ. Тэгээд угаасаа өөрийнхөө гэрт болон үргэлж амьдардаг газараа хийх гэж байгаа юм чинь хамгийн чанартайг хамгийн хямдхан авах боломжтой энэхүү өдрүүдийн талимдуулаад гэрээ засаад шинэ жилийг гоё гэртээ өгтөөрэй. Panel House. 40 мянгат Daily Show үргэлжилж байна. За дараагийн сэдв болох үнийн өсөлтийн талаар нэг бичлэг үздэцгээе өнөрөө. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж худалдаа авалт багасж байгааг хүнсний дэлгүүрийн худалдагч нар хэлж байна. Олон айл өрхийн хувьд жимс нарийн ногоо тансаг хэрэглээнд багтаж, савлсан хүнсний бүтээгдэхүүн авах нь багасж, ширхгээр бага грамаар авах хүний тоо нэмэгдэж, дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарсаар байна. За бичлэгээ үзсэн байх. Яалчгүй өмнө нь бүр эрс нэмэгдэж байгаа те. Тэгээд сүүлийн 5 жилийн ингээд судалгаагаар үзэх юм бол нийтдээ энэ өрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 35-аас 157% хүртэл өссөн. Тэгээ яалч үнэ бидний амьдрал ингэ мэдгэж байгаа байхгүй нь 200 мянган төгрөгтэй дэлгүүр ороод 2 том тор юм аваа гардаг гэсэн бол одоо 200 мянган төгрөгөөр нэг ч тор юм авч хүрч чадахгүй байгаа бүр илт мэдгэж байгаа. Тэгээ бас нэг ахмад настай иргэний ирсэн бичлэг хамтаа үзцгээе. Юмны бол нэмэгдсэн байна. Мэддэг юмнууд дээр зүгээр нэг очихтол 200, 300, 400 гараа 500-аар ингэ нэмэгдсэн. Мэдхгүй юмнуудыг бол мэдэхгүй шүү дээ бид нар. Иргэд хүртэл мэдээлж чинь тэгээд нэг орохоор дэлгүүрлээ орохоор юмных нь 200-аас 300 төгрөгний ингээд нэмэгдсэн байдаг. Тэгээ одоо угсаа хэрэглээгээ танаад нэг ойр дотмынхаа өдөр болгоны хэрэгтэй зүйлсээ авахд л ингэж мэдгэж байгаа гэд. Яалчгүй үнэ тэгээд бидний нөгөө нэг амьдралын өдөртмөн хэрэглээнд их шаардлагатай болгож жимсхэн чинь тансаг хэрэглээнд өргөөр орцсон. Тэгээ нэг юм сонин зүйл байгаа те ингээд бид нар ингээд ажил хийгээд идэг. Ажил хийгээд идэ улам ингээд амьдрал болон хэцүү болоод идэг. Тэгээ энийг бол ерөнхийдөө бол тэгээ зөвхөн ингээд хийсэн ажлынхын цалин хоолоо аваа, хувцас аваад зээлээ төлөөд ингээ ямар ч илүү орлогогүй хүнээс зээлж сараа дуусгаж байгаа энэ амьдралыг бол дэлхий дээр бол боолын хөдөлмөр гэж юм билээ. Тэгээ Улаанбаатар хот бол энэ бол Монгол улсад амьдарч байгаа бараг 80% нь шахуу ийм амьдралтай байгаа. Тэгээ бүүнөр бол боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Уг нь бол өөрөө улсад ингээ сар болгон ингээ айлын 2 хүн ажил хийгээг бол хоримтлал үүсгэждэг. Ядтаа тансаглаад гадаад дотоод мөнгө хадгалж байгаа явцдаг Монголд бол тийм бол ойрын 5 жилдээ бараг байхгүй хаа тий. Бас бүүнэрс хэцүү амьдарч байгаа шүү. 40 мянгат Daily Show үргэлжж байна. За тэгээд дараагийн сэдв болох оюутлогын гэрээтэй өнгөрсөн 7 хоногт маш олон асуудлуудыг ярихаар боллоо. Тэг бүүнээр нэг бичлэг хамтдаа үзцгээе. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг бол би хог гэж байгаа. Монголын ард түмэнд ямар ч хэрэг алга. 34% Монголын ард түмэн эзэмшнэ гэдэг бол доромжлол шүү дээ. 34% хүн чинь хинч биш шүү дээ. 66% хүн нь бол тэгнэ үстэй. Дараа жил ирээрээ ногдол ашгаас нэг жаахан юм гарна тэрийг аваараа гэдэг нэг жаахан юм гялтаалах юм байна л да Монголын ард түмэнд. Тэгэд оюутлогоо 5 толгойгоо ингээд өгчих юм бол өөр одоо юугаа бид нар барих гээд байгаа юм бэ? Юугаа одоо ард түмэнд өгөх гээд байгаа юм бэ? Тэгэхээр ард түмэн өөрийнхөө өмчил гэж бодож байгаа юм бол нэгдүгээр 100% уг нь бол өөртөө эзэмших хэрэгтэй. Монгол улс чинь бүхэл бүтэн гүрэн юм байгаа үстэй. Монголын баялаг чинь барьцаанд болдсон байгаа үстэй. Монгол улсны ганц үйлдвэр барьж чаддгүй юм уу? Ямар шинэ юм сэтгэж байгаа биш үү? Тийм биз дээ. Тэгээ яахаараа гадны нөхдүүд бидний юмыг дээрэмдэх ёстой юм бэ? Тийм учраас дор хаяж бол бид нар өөрсдөө эзэмшиж Монгол улс үйлдвэрээ байгуулж чаддгүй бол дор хаяж 51% эзэмших ёстой. 51-өөс доош бол хэрэг алга. Тийм учраас энд бол суулцаарлна. За та бүхэн харсан бол саяны гүндлээ ахын бичлэг бол 2007 оны бичлэг. За тэгээд та ингээд энэ хавьд харж байгаа бол тэгээд Централ Тавар дөнгөр баригдаж байгаа бидний байж байгаа байдал за гээл асуух юм бол энэ тухайн үед ингээд болсон процессын талаар ингээд ярих юм бол мань үний яриан сонсон бол 34% авах бол буруу. Бид нар багтаа 51% авах хэрэгтэй гэдгээс хамгийн том яриа үүсэж байгаа. Одоо хүртэл асуудлаад болж байгаа. Тэгээ энэхүү
асуудлыг яг оюутлогын гэрээтэй холбогдолтой ямар асуудлууд гардаг вэ гэхээр эхнийх дээр энэ хувьтай холбогдолтой асуудал. За дараагийнх нь нөгөө Монголын банкар мөнгөө дамжуулах уу гэдэг асуудал. За тэгээд мөн зээлийн гэрээ гэсэн иймэрхүү нөхцлүүдийн талаар одоо хуралдан шийдвэрлэж байгаа. За тэгээ одоо яг энэ асуудал байгаа одоо хүртэл асуудал болоод байгаа энэ хүү талаар дахин хөвчлөг үзцгээе. За баяр цогт арга дэгээр. Дэгээ барьж яваа штэ. Дэгээр барьж яваа. Та ном барайл биднэрт хичээл заах гэдэг юм. Та 2009 онд ард түмэнд хангалттай хичээл заасан штэ. 20,000 хувьсагчгээл үндэсний телевизээр ард түмэнд бүгдэнд нь хичээл заасан. Тэр 2019 онд Нобель ашиг авсан тэр хаана вэ? Ард түмэнд таны хичээлийг хангалттай сонссон. За бичлэг үүссэн биш байгаа бах. Тэгээд нөгөө алдартай баяр цогт даргын 20,000 хувьсагчтай тэгштгэл. За тэгээ Бат найрамдал гээд Монгол Ардын намын энэхүү оюутлогын гэрээн дээр их сонсголыг явуулж байгаа. Гэт маш олон дарга нар ингээл энэ дээр ингээл өөр өөрсдийнхээ үзэл бодлыг хэлээл ингээл илэрхийлээд байгаа байхгүй. Тэгээд ерөөдөө бол би энийг болохоор ер нь хаалттай гэсэн гэж хүсэж байгаа. Яагаад вэ гэхээр миний бодлоор бол энэ дотор байгаа бүх хүмүүс Монголын эрх ашигын төлөө биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашигын төлөө ингээ ярьцлага болоод байгаа байхгүй. Яаж би ингэж таалагдах вэ? Эсвэл унтсан байгаа энэ улс төрийн карьераа яаж босгох, энэ сэдвүүд дээр орч би оноо зөвлөхөөсаа гэдэг ийм бодлоготойгоор энэ асуудал дээр ингээ хандаад байгаа нь надад амар эмгэлтэй санагдаж байгаа. Тэгээ оюутлогын гэрээ гэдэг байгаа энэ хүү зүйл ер нь хаанаас эхэлтэй ямар учиртай вэ гэхээр өнгөрсөн 2009 онд буюу өдгөөгөөс 26 жилийн өмнө болсон энэ хүү гэрээний талаар бид нар одоо ярилцах цаг нь болсон явд болсон. Гэхдээ энэ хүү гэрээг муу босноо сайн босноо гэдэг бөөнөрөө үзэхдээ яг тэрхүү онц цаг хүчит нь дэлхийн байдал, мөн Улаанбаатарын байдал, за Монгол улсын байдал, за тэгээ Монголын дотоодын эдийн засгийн байдал, за тэгээ хүмүүсийнх нь боловсрал гэдэг эдгээр маш олон зүйлүүдийг ингээд тал талаас нь бодолцож шийдвэр гаргаж ирнэ ярилцах зөвхөн. Ерөнхийдөө бол түүхийг олон усалж гисэн шийдлэгтэй яагаад Чингис хаан тэ ингээд дэлхийг эзлэх болсон нөгөө хөрс зэрэгэлдэх орнуудад нь ямар асуудалтай байсан ингээд эдгээр энэ асуудлуудаа уялдуулж тайлбарладагтай адилхан энэхүү ингээд түүхэнд гарсан засгийн газрын гэрээнүүдийг тайлбарлахдаа хөнгөн хундаа ерөөсөө хандмааргүй байгаа маань үндэсний эрх ашиг буюу маш олон зүйлүүдийг сэдвийг ингээд хоноо агуулдаг учраас энэхүү хуурлыг ингээд нэг таалтай хэрэгтэй. За дараагийн сэдв болоод байгаа энэ өнөөдөр хүртэл яагаад Монголын ардыг хүн ингээд одоо хүртэл ногтлоо шиг авч чадахгүй байгаа гэдэг дээр нэг юм асуудал байгаа юм байна. За товчхоноо тайлбарлаад хэлээд үзэх юм бол би нэг найзтай хуушурны гуанз нээж байгаа. За тэгэнгүүт надад мөнгө байхгүй. Тэгээ манай найз одоо нийтдээ нэг гарах зардал нэг 10 сая төгрөг юм а гэж бодох юм бол манай найз нэг 63%-ийнхэн буюу 6,300-ыг манай найз гаргачихъя. За чи мөнгө байхгүй 37% таа бол би чиний мөнгийг чамд би гаргачих. Тэгээ чи надад зээлчгээ гэдэг юм асуудал гарсан. Тэгээ өнөөдөр хүртэл бид нар нөгөө нэг энэ оюутлогын гэрээгээд байгаа энэ том зүйл төр чинь асар хөрөнгө оруулалт хийх учраас тухайн үед Монголын эдийн засаг маш муу байсан, бид нар мөнгөгүй байсан учраас энийг зээлэр төлөх нөхцлөөр энэ айлтаа хийсэн. Өнөөдрийн хувьд нөхцөл байдал юу гэж үүсэж байгаа гэхээр тэрхүү 37%-ийнхаа хөрөнгө оруулах хийх ёстой мөнгөө төлж чадахгүйгээр бид нар ингээд хүүгээрээ бодогдоод одоо хүртэл ингээд ашиг хүртэж чадахгүй байгаа. За мөн үе үеийн ерөнхий сайдууд болон энэ засгийн газрууд оюутлогоос төрүүлж ингээд ирээдүйд олох орлогоосоо мөнгө аваад зээлээд идэг гэсэн. За тэрнээс болж одоо ингээд дахиад бидний асуудал хойшилж байгаа. Тэгээ саяхан хүртэл оюутлогоос 1.3 их 80 төгрөгийг засгийн газар татвар нэрээр хүчээр аваад тэгээд хүмүүст мөнгө тараацсан. Тэгээ одоо нөгөө дэлхийн арбитрийн шүүхтийг бид нар ялагдтал хүлээхээ явж байгаа гэж сангийн сайд хүртэл ярьсан байлээ. Тэгээ яг иймэрхүү асуудлуудаас болж одоо оюутлогын гэрээнүүдээр маш том асуудлууд байдаг. Нэмээд бас хэлэхэд түрүүн бид дурдсан оюутлохоор олж байгаа энэ мөнгийг Монгол банкаар дамжуулаач гэдэг нэртэй ийм асуудлыг тухайн үед ярьжсэн билээ. Тэгээд одоо тухайн үед гэрээгээ ихтэй болохоор Монголын банкаар дамжуулахаар гадны компаниар банкаар дамжуулсан. Тэгээд учир юу гэхээр Монголд байгаа банкны нийт активаас хамаагүй их мөнгө эргэлдэх гээд тэгээд Монгол үйл ажиллагаа явуулж байгаа банк Монгол банкыг доголдож оруулах магадaltaй байсан учраас эрсдэл үүсгэхгүй тулд гадны банкыг ингээд сонгосон юм байлээ. Тэгээ би ингэж бодож байгаа. Одоо ерөнхийдөө бол энэ хорлыг бол хаалттай хийгээд тэгээ үндэсний энэ асуудлыг гэдэг хилцхийн тулд ингээд одоо энэ гүндлээ ах мах шиг хүмүүсийг ус оролцуулах хэрэггүй байхгүй. Яг ийм үндэсний элитүүдийг цуглуулж хагаад
одоо юу гэдэг ахмадын төлөөлөл хийх юм уу, иргэний төлөөлөл, за шинжлэх ухааны төлөөлөл, эдийн засгийн төлөөлөл, за тэгээд хоёр намын төлөөлөл гэдэг дандаа энэ Монголын сор ухаан болсон элит хүмүүсүүдийг цуглуулж агаад хаалттай хуралдаад за бид нар ямархуу зарчмаар оюутлахтай гэрээ хийж болох уу гэдгийг тохироод тэгээд тэрийгээ дараа ингээ паблик зарласныхаа дараа ингээ иргэдэд мэдээлэхгүй болохоор зүгээр юм сонсгол нэртэй юм шоуг бол хийгээд Монгол улсч ашиг олохгүй радиотойч ашиг олохгүй юм шаарч байхгүй. Тэгэхээр үндсэн асуудлынхаа гол цөмд ингээд бүүнээр хандмаар байгаа. Тэгээ би бол өвдөө ингэж бодож байгаа. Оюутлахын гэрээг бол хийсэн нь бол зөв. Гэхдээ хийхдээ алдаа дутагдaltaй хийсэн гэдэг нь үнэн. Одоо бол энэ асуудлаадаа засаад одоо яг энэ цагт ярих цаг нь болсон. Жишээлбэл зээлийн хүн Монголын засгийн газарт радиотойгоос өгж байгаа зээлийн хүн 11%, бусад компани 6% гэдэг байхгүй. Энэ бол шудраг бус яг иймэрхүү зүйлүүдийг засах хэрэгтэй. Тэгээд 2009 оны тэр гэрээг тухайн үедээ хийхдээ би бол тэгж бодоод байгаа. Одоо энэ баяр цогт могт гэдэг энэ тухайн үед байсан дарга нар өөрсдийнхөө байгаа бололцоо мэдээлэлээр тулгуурлаж хийсэн. Угаасаа бидний 2009 онд Монголын эдийн засаг мяа байлаа. За тэгэл бидний амьдрах орчин боловсрал, ертөнцийг харах өнцөг гэл маш олон зүйлээрээ тутам байсан. Өөрийнхөө байгаа мэдээлэл дээр л хийж чадсан гэрээ тухайн үедээ тийм байсан. Одоо 20 жилийн 6 жилийн дараа одоо энийг ингэж засах цаг нь болсон. Тэгэхээр одоо ингээд нэг юм сошиал орчин дээр энэ мэдээллийг харахаар бат наримтлал нэг мундаг хүн болох гол эсвэл баяр цогт нэг мундаг хүн болох гээд ингээ яваад байгаа нь ерөөсөө нэг хутгагүй байгаа юм. Үндсэн асуудал дээр орж ярилцах гэдэг нь бол үнэхээр том асуудал байгаад байдаг. Би бол санаж энэ 2009 онд оюутлахын гэрээ зурснаас хойш ашгаа өгөх газар бол маш олон газар ашгаа өгсөн. Монголын тухайн үед эдийн засгийн байдал хийдэр байгаа байдал бол эдийн засгийн уналтанд орсон маш хэцүү байсан. Монгол улс бас дефолт зарлагад нэлээд ойрхон байсан. Энэхүү гэрээ орсноос хойш 2009 оноос 2 жилийн дотор цалин 2 дахин нэмсэн гэх судалгаа байдаг. За тэгэл гадуур дотор ингээл шинэ ресторан, паб тэгэл эдийн засаг зэцэглээл ерөөдөө бол гадны хөрөнгө оруулалт бол маш их ирээл айгүй гоё болж исэн. Тэгээд тэрнээс хамааралтай бид нар маш их машин авсан, iPhone барьж үзсэн гэдэг ер нь өгсөн импактууд нь муугар их хэрэгдэг чинь сайнаар өгсөн хүмүүс импактууд маш их байдаг. Тэгээд хүн л өсөө нь ер нь бол тухайн үед бол алдсан. Одоо бол дахиад засаад явах ёстой гэж би одоо харж байгаа. Тэгээд оюутлахын тохиол дээр маш олон ярих сэдв байгаа. Тэгээд үндэсний элитүүдийг цуглуулж хаалтаа хийгээд тэгээд бидэрт ингээд юма тайлгнж ярих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд яг ингээд хүмүүс ус төржөөл тэр дотор сууж байгаа их хүмүүсийг харахаар ер нь ус төрийн карьерын дуустаад инх баяргаа гэдэг ч юм уу тэ ингээд зүгээр л нэг юм попорч оноо авахгүйс яг үндэ зүгээр эргээгээд энэ асуудал дээр айлтайгаа зүсэлцөөд бөмбөг аваад амаа чим ихэд бэлэн юм юмс байгаа байхгүй. Ингиж улс орныхоо их харьцаа хандмаарг байгаа. Тэг яг нэг ингээд иргэдийн мэдих ирэхэд битгий хаалт энийг нээлттэй хийгээд бас ингээд нэг зүгээр тайлбарлаад байлаа. Тэгэхээр миний бодож байгаагаар болохоор яг энэ бол зөв. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын чинь ингээд бүр амар том асуудал. Миний олд сонсноор болохоор тэ 3 дахь орны хөрөнгө оруулалтыг Монгол улсад хийснээрээ ингээд Монгол улсыг нэг олон улсын хэмжээнд ингээд авч үзэж асуудлууд дээр хандхад бас өөрөө бидний өмнөөс дуурах юм бас асуудлууд үүсдэг. Тэгэнгүүт одоо жишээлбэл өмнө оюутлахын гэрээг бол хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн нь Орос улсын хятад. Энэ хоёр хоорондоо тохироод асуудлыг шийдэж болохоор байсан бол өөр 3 дахь том орн ингээд манай улсад 3 дахь хөрөнгө оруулалт хийхээрээ олон улсын хэмжээнд ингээд асуудал хандах юм бол одоо манай талд урах боломжтой гэдэг маш том ингээд асуудлууд байгаа гэдгийг манайхан анхаарч үзэж олон улс тухайн цаг үед нь юу болж байгааг анхаарч үзэж энэ асуудалд хандмаар байгаа шүү. Тэгээд поппердаг гүнээ ахмах шиг хүмүүс энэ том асуудлаас ирж байгаа. Би татчихсан дээр шүү. 40,000 дээли шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдв. За хүн намын зол жаргал гишүүн намаасаа гарчээ. Үндсэндээ намын шүүмжлэлсээр татгалцсан гэхээм явж байгаа. Сая ахын хянаж болох төр ороо морон дээр улсын их хурл дээр нөгөө нүүрсний сайн шал төр ороо байгуулъя гэдэг. Энэ дээр бас ингээд нам бүлгийн эвслүүдээс төлөөллүүд гэдэг аль мөчгөр нэр авч ирсэн л да. Тэгээд тэрэнд орохдоо би бас бие дагчаар гэдэг бүртгүүлээд орсон байж байна. За хүн намын гишүүн ингээд зол жаргал гишүүн ингээд аль зунаас хойш засагт орсон байгаа намаа эсэргүүцэл ер нь яваадсан. Тэгээд энэхүү намаас гарах шийдвэрээ аль 100 гаргацсан. Тэгээд сая намаасаа гарч байгаа юм байлээ. Уг нь бол хүн нам анх гарч ирэхдээ ингээд залуусыг байлтанд агуулаад айгүй гоё өнгө төрх эмчтэй гарч ирсэн те. Тэгээд одоо бол ингээд Монгол төгрөг тэгээд хүн намын рейтинг хоёр шиг ингээд навс доошоо гомж байгаа юм байхгүй. Тэгээд бодвол энэ дарга маргаас солихгүй энэ дарга нь бүр яг нэг талтаа гарцсан. Тэгээд хүмүүс яриад ч хүн намыг нэг Монгол ардын намын охин компани, охин нам гэдэг. Тэгээд цаг хугацаа явах тусам баг биллээ болоод тах шиг байна да.
40,000 дээлийн шоу үргэлжиж байна. За дараагийн сэдв болох хэсгийн ахлагч нартай холбогдлолтой хуулийн төсөл санаачилсан Лодо сан өгшөөний бичлэгийг хамтдаа үзцгээе. Яг энэ хэсгийн ахлагчийн яриа бол маш олон жил явж байгаа. Тэгээ парламент дээр ирээд зогсоод байдаг. Ягаад гэхээр өнгөрсөн хугацаанд өнгөрсөн 2 парламент чинь нөгөө ардын намч өөртөө засгалсан дангаараа тэр хүмүүс ямар үүрэгтэй ажилдаг. Сая жишээлбэл сонгуулийн тойрогтой явжчаад уулзалт хийгээд би нэг 10-аад уулзалт хийлээ. Хамгийн дөрөг. Ингээ уулзалт хийнгүүт уулзалтанд ирж байгаа хүмүүс юу гэж байгаа вэ гэхээр хэсгийн ахлагч гэдэг нэртэй хүмүүс, ардын намын хүмүүс. За тэрний энэний сонгуулийн уулзалтанд очиж болохгүй шүү гэдэг. За би өмнөх хүртэл нэвтрүүлгүүдээрээ хэлж исэн. За тийм хэсгийн ахлагч нэртэй энэ асуудал бол сонгуулийг хөдөлж авдаг хамгийн том юм мап байна. Энийг ингээ болиулах хэрэгтэй байна гэж өмнө зөндөө одоо хэлжсэн. Тэгээ одоо бүр ингээ тоо баримттай дуртах юм бол нийтдээ хэсгийн ахлагч нэртэй 1915 хүн байдаг. Тэгээ эдгээр хүмүүсийг цалинжуулахын тулд улсын төсвөөс нийтдээ 48 тэрбум төгрөгийг зарцуулдаг. За тэгээ эдгээр хүмүүсийн хамгийн гол хийдэг ажил нь юу гэхээр хуулийг олон нийтэд сурчлуулах, мөн төрийн ажлыг олон нийтэд дамжуулах гэдэг. За би та бүхнээс асууя. Ер нь хэсгийн ахлагчдаас хуулийн танилцуулга болон төрийн ажлын талаар мэдээлэл авч ирсэн хүн байна уу? Би л өнөөдөр хүртэл нэг ч удаа авч үзэж байгаагүй. Энэ бол зөвхөн сонгуулийн ажилдаг ийм худалдагдсан хүмүүс байгаад нэг. Тэгээ хамгийн аюултай жишээг сая Лодо сан өгшин хэлээд байгаа байхгүй юу? Өөр ингээд намын хүмүүс ирээд ингээд уулзалт хийхээр за энэ хүмүүс ингээд очиж болохгүй шүү. За хэрвээ ингээд очих юм бол те хүнсний талаагч өгөхгүй шүү. Төрөөс өгдөг халамжуудыг ч өгөхгүй байгаа шүү гэд бүр ингээд цагтаа хорцсон хүмүүс ингээд хайрцагцсан байж идэг гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ мэтлээ ингээд энэ зүйлийг ингээд болмоор байгаа. Тэгээ маяс ингээд сонгуулийн дараа тэгээд ичтэй сонгуул болол дуусна. Хим одоо ингээд их барьж байгаа наамд ингээд саналаа өгчүү гэдэг. Тэгээ иймэрхүү хүмүүсээр дамжигдсан яг энэ хүү хэсгийн ахлагчтаас болж ингээд төрийн сонгуулийг нэг тал руу шийдчихэд байгаамаа. Тэгээд энэхүү хуулийг өтөр дөрвөн батлууч нь болох хэрэгтэй. Тэгээд хүний сонгоход ихэд гисэн халтж байгаа энэ зүйл энэ хуулийг бол болох хэрэгтэй. 48 тэрбум төгрөг илүүдээ гараад байвал бүүнөрөө сайхан эмнэлэг сургуулаа барьсан дээр шүү дээ. 40,000 дээлийн шоу үргэлжиж байна. За дараагийн сэдв сошиал орчин нэлээд газар аваад байгаа Америкийн нэгдсэн улс Каролины их сургуульд 1.2 тэрбумын тэтгэлэг авсан залуу хүчингийн хэрэгт орооцсон байж магадгүй гэдэг нэг юм аимшигтай мэдээ гарсан. Тэгээд энэхүү мэдээллийн дагуу ингээд сурлаад үзэхээр бол мань залуу аль 15 настайгаас өдөр болгон 4:30-д сэрж ирээдүйн хон төлөөгөө зориод ингээд яваад энэхүү тэтгэлэг аваад сургуульд сурч явах явцдаа нэг мэдчлэг таарсны дараа одоогоор зүгээр яг бүрэн нотлогдоогүй. Гэхдээ бусдыг одоо Америк нэгдсэн улсын хууль нь өөрөө чанга гэдэг болохоор бусдыг одоо ингээд согтсон ч юм уу бие удирдах чадамжгүй байхад нь одоо бэлгийн харилцаанд орох нь болохоор энэ хүчин гэж үзээд маш олон заалтуудыг ингээд авч үзээд өндөр хуультай орон ч үнэхээр сайхан. Тэгээд ингээд авч үзээд манай хүнд бараг доороо яж хэрвээ хэрхэн шийдэгдэх юм бол баг 20 жилийн ял оноогоор төлөвлөсөн байгаад байгаа юм байлээ. Тэгээд яг хөө тэгээд хэрэг нь үнэн зүгээрээ шийдэгдэх байх. Зүгээр эндээс нэг юм харахад одоо сүүлийн үеийн залуучууд өндөр боловсрал янз бүрийн юмд ингээд бэлтгэхээс гадна яг эхлээд хүн чанар гэдэг зүйлээ гээж болохгүй гэдгийг би зөвөр нэвтрүүлгийн дамжид хэлмээр байгаа. Тэгээд тэр юу гэсэн үг хэрэг уг хүний хүмүүжил болон бусдыг хайрлах гэдэг зүйлийг эхлээд хамгийн дөрөв сурах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Ерөө та бусдыг хайрлаж байгаа бол бусдын оронд өөрийгөө тавьж үзэж одоо тухайн чадваргүй байгаа хүн дээр ямар нэг асуудал үүсэхгүй бусдын оронд өөрийгөө тавьж бусдыг ойлгож хүнлэг инэрэнгүй болсны дараа өндөр боловсралтай болох юм бол одоо үнэхээр том амжилтанд хүрнэ. Тэгэхээр альва зүйл хүн өөрөө хүн болж төлөвшөх нь маш их чухал байдаг. Тэгэхээр залуучууд манаас үг үйлдэл болон хийж байгаа үйлдэлээс анхаарахгүй бол ийм сайхан юм авчаад ингээд энэ гоё явжсэн карьер ингээд унгашдаг тун харамсалтай. Тэгээд ер нь хүн болж хүмүүжих нь эхлээд нэгдүгээр асуудал шүү. За бидний дараагийн ивент итгэж болох Япон руу аялуулдаг Fuji Travel компани байна. За тэгээд эднийх 12 сар 1 сарын хугацаанд нийтдээ 2,780,000 төгрөгөөр 4 өдөр 5 шөнийн Япон руу аялал зохион байгуулж байгаа юм шүү. Тэгээд энэ зургт гарч байгаа шиг би өөрөө явсан. Маш гоё аялуулдаг. Тэгээд өөрсдөө нөгөө хувийн машинтайгаа үйлчдэг болохоор яг л нэг тийм VIP мэдрэмж өгдөг. За тэгээд манайхан гоё Япон руу явж аялаарай. Fuji болондоо зураг авах, Shibuya-гаар алхах гал тий. Тэгээд ялч бас Япон бол хоол бол нөхөр тасархаа. Тэгээд
эдгээр талуунд очиж бас ингэ сөрөөхөнд очих юм бол нэг онсент нь орж марж үзээд аюу гоё өгдөг шүү. Тэгээд манайхаа хэрвээ Япон руу аялахыг зорж байвал Fuji Travel-ийг сонгоорой. Нэвтрүүлгийн дараагийн болон хотын соёл буланг толиулж зад энэ удаад болохоор нийтийн нойлыг бөөнөр зөв эзэмшиж хэрэглэе гэдгийг уриалгыг гаргаж байна. Тэгээ юу гэж хэлж байгаа вэхээр нийтийн нойлд ороод хэрвээ та хүн дээр бийцэх юм бол усаа дараад эмэдэр хажууд нэг юм шотик шиг байдаг тэрүүгээр ингээд цэвэрлээд тэгээ бусдаа үлдээж байгаараа яг ингэдэгтэй ингээд нэг юм нойл руу яваад байгаа амар муухай. Тэгээ бийцэх чадахгүй буцаа гаргуу хүн зөрөө аргагүй яг намайг тэгсэн юм шиг мэдээж төрүүлээд өгдөө. Тэгээ манайхын нойлыг амар гоё хэрэгэлж сурмаар байна. Анх байсан шиг нь л өөрийнхоосоо ялгарсан зүйлүүдээ тухайн цаг бууртан цэвэрлээд усаа дараад тэр имийг нь цэвэрлээд ингээ орхичж байгаараа тэгээд багахан зүйлээс ингээд хотын соёл эхэлдэг тэг бөөнөрөө нийтийн нойлыг цэвэрхэн боловсрол хэрэгэлж сурцгаая одоо нас. За нэвтрүүлгийн минь дараагийн ивент итгэвч болох соёлын эцэг номын талаарх бүгдээр шторкийг үтцгээе. Эзэнт гүрэн байлаа. Ирмэг байсан гүрэн ирмэг хэсгээрээ сэмэрч бодров. Хүн юань гүрний үед хоёрын той нутагших гэж ирсэн бурхны шишин Ав Тайсан хааны үед халах Монголд институт боллоо. Хятадын хүнс Орсын тэлэлтийг сөрөн зогслоо. Энэ хүүлийг өндөргөөгэн гардаж бүтэв. Төрийн далбаанда тод үсэг биш. Хэрэтийн загал бай биш. Күнзийн хадч биш. Гагцхүү соёмб үсэг залрав. Тормогч. Томон бишрэв. Наадман баншиг парламент нийслэн өргөө хүрээ төрийн бүтцэн их шав болж цагаан сар 93 наадамда эрхчлөө тусгаар тогтнол шингээв. Алх голомстой энэ хэл соохот олноор гөгцсөн анх тухаарууд сахар, барх, буряд, торгууд бүгдээрээ хүчээ өргөж манжаас тусгаар болов. Энэ бүгд өндөргийн анх тухаар богд залуузрын аж. Ирэх цагт ижлийн халимг, байгалийн буряд, хөх нуурын дээд, сахар түмэн, Шинжааны торгууд, хасрын удам өөрлөгчд. Эзэн богд Чингис хааны төрийн голомтыг хамгаалсан халахын голомтон дээрэн ирж их Монгол улсыг дахиж байгуулна. Заавал байгуулна. Тэрэл цагт түшиг төр, унших ном, залбирах шүтээний айс сүү бошхыг соёлын эцэг өндөргийн зан удаа бидэнд үлдээжээ. Энэ ном бол 800 жилийн мөрөөдлийн биелэл, 400 жилийн эхлийн хариу, 100 жилийн хорслын тайлал болтугай. Уйлзуу хааны доктор буян агийн ган учрын ээлжид бүтээл соёлын эцэг. За та бүхэн харсан биз энэхүү номон дээр одоо ингээд постлогдож байгаа боيو яаж байгаа үгэн дээр ингээд би нэг жижигхэн тайлбар анализ хийж бодсон. За тэгээд 800 жилийн мөрөөдөл буюу их Монгол улсын эзэнт гүрний тэр үеийн Монгол улсыг ингээд одоо хүртэл ингээд тасралтгүй авч явахыг мөрөөдсөн. За тэгээд 400 жилийн нэхэл буюу тусгаар тогтносон Монгол улсыг дахиж бадрааж халах үндэстнийг дахин сэрэх. За дараачихын болохоор 100 жилийн хорсол буюу 100 жилийн дотор 26 мянган хүнийг хятсан энэ аимшигт цаг хугацааны 100 жилийн дарлал. За тэгээд энэ болгоны тайлал болгож соёлын эцэг номон дээр өгүүлдэг. Тэгээ та бүхэн соёлын эцэг номыг энтер ном болон бусад номын дэлгүүрээр худалдаж аваараа. Тэгээд сошиал миний фейсбુક хуудсанд энэхүү шторк нь байгаа. Та бүхэн ингээд тайлал болгож 100 удаа үзэж өгүүлбэр болгоныг сонсож үзээрэй гэж хүсэж байна. Тэгээ соёлын эцэг ном байлаа. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдв физикал Азиагаас хамааралтайгаар ер нь ингээд сүүлийн 2 жил ингээд бүгдээрээ дэлхийд даяар ингээд Монголыг ингээд сурчсан тийм давлгаа болоо. Тэг ингээд бүгднөр эргүүлээ санах юм бол тэг хүн хамтлаг тэг Монголд 3 эсрэг 3 эмэгтэй тамирчид за тэг оюун ухааны олимпиад шатрын дэлхийн аварга за тэгэл хамгийн сүүлийнх гэх юм бол инх өргөл ахын энэ тулаан физикал Азиа энэ тэмцээн ингээд
За тэгэл мөн нэмээд хэлэх юм бол ингээл дэлхийн одууд Монголын үндэсний хувцастай TikTok бичлэгээ хийгээл дэлхийн одууд ингээл Монголын уу боломжлуулсан ардын бүжгийг TikTok бичлэг хийхээр маш их хандлтууд аваад тэ энэ One Champion-ы олон улсын 4 сая дагагчтай юм Facebook пэйж Монголд үсгээр постоо хийгээд л энэ зурагтаар гарч байгаа шиг. За нэмэл мөн NBA-ийн супер од Монголд иш тоглож исэн. Тэгээ Маркус Кассенс өөрийнхөө пэйжээр Кирилл үсгээр ингээл постлол ингээл энэ болгоныг ингээл харахаар ингээл яг Монголын агуу үндэстэн дахиад сэрж байгаа юм шиг надад юм сэтгэл төрөд бүр ингээд бахархаад эдгэр ингээ хүмүүсийг ингээ харахаар бүр ингээ баярлаад байгаа. Тэгээд одоо яг Монгол төмний бидний одоо ингээд нэг тайминг нь яг ирж байгаа юм шиг санагдаад байх юм. Тэгээд дээр байгаа хэдэн энэ төрийг өдөрж байгаа хүмүүсний олигтойгоо шиг байх бол бид нар нэг яг нэг сипик гэдэг байгаа цаг дээр ирчээд байна те. Монгол үндэстэн цаагаараа норшихуун яг бидэртэй мэдрэгдээд байгаа шүү. Ойрхон байгаа шүү. Тэгээд хэдэн өдөрж байгаа хүмүүс жоо ухаантай байчаарай гэж хүсье. 40,000 дэйли шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдв мөн л Нямбатар даргатай холбогдож байна. За тэгээд every week Нямба бороотой л асуудлууд гарах юм да тий. За эхний сэдв бол энэ Playtime шоу фестивал зориулж нийслэлээс 17.1 тэрбум төгрөг болон цахилгааны зардал нийтдээ 530 сая төгрөг зарцуулахаар болж байгаа юм байна. Энэ зурагт гарсны дагуу. Тэгээд энэ дэр маш олон хүмүүс ингээ хоёр талдаа хуваагдсан. Тэгээд миний бодлоор бол яг одоо бол хэрэг байна уу гэж бодож байгаа. Яг гоо ингээд Улаанбаатар хот үндэсний хэмжээний фестивалтай болох нь зөв. Гэхдээ энэ чинь жилд нэг удаа болдог. За тэгээд энэнийг авах юм бол Улаанбаатар хотод шийдэж болох маш олон асуудлууд байна. Тэгээд энэ юм шийдэх гэхээр мөнгөгүй хөрөнгөгүй гэдэг. Тэг яг гоо энийг бол шийдвэрлэх ёстой цаг нь яг одоо бол биш байхаа. Гэхдээ ер нь цаашдаа шийдэж өгөх хэрэгтэй байх гэж би хувьдаа бодож байна. Тэгээд хүндрэлтэй байгаа асуудал Улаанбаатарт нэг их биш байгаа штэ Нямба дарга. Та тэгвэр мэдчихвэл гэдэг. За тэгээд Нямба дарганы хөгжилтэй дараагийн бичлэг үзцгээе. Одоо хоёр найз таарсан бол хажуудлын паб руу ороод хоёр пив уугаач гээд одоо ер нь угаасаа дөрмийн дагуу бол тэг нь уулзаагүй бараг 10 хэдэн жил болсон. Багын найзтайгаа таарсан учраас энэ хажуудлын караоке лонж гэж энэ рүү орж одоо 10 жилийнхээ ангийн хүүхдтэй нэг пив уухаар ер нь төлөвлөж байна. За өнгөрч 7 хоног мань дарга ажлаа шалгаж явж байгаа нэг найзтайгаа таарсан. Тэгээд бичлэгт гарч байгаа шиг дөрмийн дагуу найзтайгаа манай тэр сансрын түнэлийн дээр байдаг караоке пабд орж уусан баха. Тэгээд нэг пив уусан болов хоёр уусан болов. Тэгээд хүмүүс бас энэ дээр бас шүүмжлэлтэй хандаад лээ. Одоо дарга хүн байж ийм юм ярьлаа. Би бол хөвдөө бол гоё л гэж бодсон. Яг та дарга хүн ч гэсэн бас хүн штэ тий. Тэгээд орой ажлын цагаар найзтайгаа 10 хэдэн жил таарах найзтайгаа ер нь таарсан бол ялчгүй өөрөө хэлээд байгаа шүү. Дөрмийн дагуу орсон 2-3 пив ер нь уух хэрэгтэй шүү. Тэгээд дарагт хэлэхэд нэг бол багтаа шүү. Багтаа 3-ыг уухгүй бол 10 жил хугацаа гэж. Нэг бол багтаа шүү. 40,000 дэйли шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдв учир даргатай холбогдолтой. За бөөнөрөө бичлэг үзцгээе. Эдвард гишүүний хэлсэнчлэн уламжлал мал аж ахуйн даатгалыг Монгол улс 1968 оноос хойш хэрэгжүүлээд 1990 онд үндсэндээ зогссон. Өөрөөр хэлбэл уламжлал мал аж ахуйн даатгалын бүтээгдэхүүн болвол эдийн засгийн хувьд үр ашигын хувьд орчин тогтнох боломжгүй болоод 90 оноос хойш энэ даатгалын бүтээгдэхүүн огт яваагүй маа. Жавхлантаа гол асуултанд хариул. Эсэлтийн шалгалт нь хүүхэд конкурст нэг билет цуглаад ярьж байгаа юм шиг юм ярих юм. Яа игээд байгаа юм бэ гэдээ асуугаад байна шүү дээ. Хүүхд хэдэн он мон одоо наадах чинь ямар хинт хэрэгтэй. За мань дарга бол ер нь ажиллаа авсан зүйл хүмүүсийг бол цагнаал тэгэл хооронд нь уулзууч оройн цагаар явуулахыг нь явуулаад тэгэл ингээл ажиллаа мөхөс сонирхолтой хийж байгаа. Тэгээ би саний энэ хүний бичлэгийг үзээд энэ насны нэг ах нар нэг юм ярилцахад айгу төвхтэй байдагтай ингээд нэг юм ярихаар ингээд тойроод идэг. Тэгээ гол сэдвээ ингээд ярьдаг. Тэгээ юм асуухаар ингээд юм мэдээд байгаа юм шиг мэдэхгүй байгаа юм шиг те. Гэтэ хамгийн нэг гол давуу тал нь ерөөсөө зогсдгүй те ингээд юм яриа л идэг. Тэгэд над нэг энийг үзчихэд нэг юм сонирхолт хошин шогийн нэг юм бичлэг санагдсан. Та бүхэн санаж бол нэг маскын шалгалтгийн хошин сог гэдэг шүү дээ те. Тэрний нэг бичлэг хамтдаа үзцгээе. Ах юм байна уу? Байна. Монголын нууц тавчны талаар ярьж өгөөч. Тэр чинь нууц байхгүй юу? Маш нууц. Нууц. Өөр асуух юм байна. Бүртээ үчин гэж хин. Чингис авгаагийнх нь хоёр эмэгтэйд үзээ. Хоёр хүн юм уу? Тэглгүй яа. Насан туршдын хоёр чинь эвсэг найз байж байгаад амьдэрсэн хоёр.
Бас нь шүү дээ. Хасрын тухай асуувал одоо юу гэж хариулах вэ? Хасруу. Басар. 40 мянга дээли шоу үргэлж байна. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд би өмнөх дугаар дээр хэлсэн Улаанбаатар хотод би өөрийн гэсэн брэндтэй болгоё. Тэгээд Улаанбаатар хотод үндэсний үйлдвэрлэл явуулдаг мөн үйлчлэг явуулдаг хүмүүс та бүхэн манай Facebook миний нэвтрүүлгийн Facebook хаяалан миний өөрийн Facebook-аар холбогдороо бид ямар ч үн төлбөр дэгүүгээр та бүхтийн бараа хөгжлийг сурчлаад өгье. Гол санаа нь юу гэхээр дэлхийн ингээд бусад орнууд Бээжинд очих юм бол тэгээ Бээжин нугас за Италид очивол одоо ингээд спагетти гэдэг үндэсний брэнд хоол Улаанбаатар хотынх нь үндэснийх нь брэнд хоолны бүтээгдэхүүн байдаг. Тэгээ бид нэг зуулчид санал болгох Улаанбаатар хотын хоол, хувцас, хунар ингээд ийм брэндүүдтэй болох зорилготой идэг энэ бүгдийг би дэмжих нэвтрүүлгээр дэмжих зорилготой байгаа. Тэгээд ийм хүмүүс байвал та бүхэн надтай холбогдорой. 40 мянга дээли шоу байлаа. За тэгээд бусдыг байгааг нь хүлээж авч бусдад саад болохгүй байхаас Улаанбаатар хотын соёл эхлэнэ. Баярлалаа.